Эрхэм үзэгчтэй хамбол ингээд туяа. За манай суугаас санхүүгийн мэрэгжилтнүүд оюун жаргал сумьяас өр нартай хамтран явуулдаг. Хувь иргэдийн хувийн санхүүгийн боловсролтой холбоотой цувралын нэгэн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар цаг үеийн чанартай шинжилсэн мэдээлэл, за мөн одоо хувь хүний санхүү даатгалтай холбоотой шинжилсэн мэдээллийг хүргэхээр за манай банкын түнш оюун жаргал сумьяас өр нар таавхантай ярилцахад бэлэн боллоо. За ингээд сүүлийн үед ерөнхийдийн даатгалтай холбоотой, хувь санхүүтэй холбоотой ямар үйл явдал өрнөж байна. Сүүлийн үеийн шинжилсэн цаг үеийн мэдээллийг манай үзэгчдэд хуваалцсан уу? За баярлалаа төгөлдөр ахтай. За сүүлийн үед 10 сарын хувьд гэвэл бидний зүгээс яг дор дорноо бас нэлийн хэмжээний ажилтай байсан учраас 10 сарын мэдээлэл, ярилцлага өгөх мэдээллийг бэлтгэж амжсангүй. Тэгээд 10 сарын хувьд бидний зүгээс яг ямар сар байсан гэхээр сар болгон бид нар одоо яг ямар нэгэн зорилттой саруудын хүрээнд ажиллаа гэдэг. Тэгээ 10 сар бол financial planning month буюу санхүүгээ одоо хэрхэн төлөвлөх вэ, тийм ээ? Яг тэр талаар одоо гэр бүлүүдэд, өрхүүдэд, одоо айлуудад тухайн клиентуудаа мэдээлэл өгж одоо боловсрол өгдөг зориул одоо өгдөг сар байгаа. Тийм ажлуудыг бас зохион байгуулдаг бидний зүгээс. Тэгээд яг 10 сарын мэдээллийг цацаж чадаагүй ч гэсэн одоо мэдээж энэ нөгөө бид гурыг хийж байгаа одоо энэ цуврал ярилцлагын одоо сэдв бол угаасаа таны санхүүгийн мэдлэгт мэдээлэл олгох, тийм ээ? Одоо боловсрол олгох ярьцлага учраас энэ сэдвийг хизээж орхиж болохгүй. За тэгээд яг үүнд бид сонирхолтой байх болов гэсэн үүднээс нэг ерөнхийдөө нэг яг тийм яг та төсвөө хэрхэн зөв төсөвлөж одоо бэлтэх вэ гэдэг талаар мэдээлэл бэлтгэлээ. За тэгээд танд сонирхолтой байх байхаа гэж найдаж байна. За тэгээ мөн одоо баяр ёслолын үе эхэлж байгаа тийм ээ. Одоо за Thanksgiving болж байна тийм ээ. Саяхан Halloween-ы баяр болоод өнгөрлөө. Одоо Thanksgiving болж байна. Тэгээ үргэлжлүүлээд шинэ жил тийм ээ. Christmas. За тэгээ дараа нь цагаан сар байгаа тий. Тэгэхээр энэ сарууд яах вэ гэхээр бид нэр байнгын маш ингээд тогтмол ингээд маш хэмжээний зардал гарч идэг гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ үед яах вэ гэхээр та яаж зөв төлөвлөлтийг зөв хийвэл зүгээр вэ гэдэг талаас би мэдээллийг бэлтгэлээ. За тэгэхээр за маш энгийн ерөөсөө за таны сарын орлого хэд байж болох вэ те? За дунджаар за $7,000 ч юм уу. За танаа өрхийн гэр бүлийн те за нэг $5,000 ч байдаг юм уу. За тэгж төсвөлээ тийм ээ. За тэгэхээр тэрийг та яаж зохицуулж болох вэ гэхээр ерөөсөө одоо 3 хэсэг хуваана гэсэн үг. За 50%, 30%, 20% гээд нийлээд 100% болно тийм үү. Тэгэхээр 50% нь юу байна гэхээр за хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсүүд, заавал байх ёстой зүйлсүүд тийм ээ. За тэрэнд юу байна гэхээр за жишээ нь $7,000 сарын орлогоо тооцоолъё л доо. За тийм 7,000-аас яах вэ? 50% нь за хэрэгцээтэй зүйл буюу за сар болгоны байнгын хүнс тийм үү. За тэгээд mortgage, rent буюу хаусын зарлууд тийм ээ. За тэгээд insurance буюу даатгалууд орж байгаа юм. За тэгээд дараа нь юу вэ? Utility. За тэгээ ерөнхийдөө яг байнгын гардаг зарлууд одоо тайтлуудын төлбөрч байдаг юм уу тийм машины. За тэгээд минимум одоо зээлийн төлөлтүүд ч юм уу. За яг хамгийн хэрэгцээтэй зүйлсүүдийг англиад та тэр нь таны одоо төсвийг 50% нь гэж тооцоолъё. Тийм үү? За тэр дараагийнх нь юу вэ гэхээр 30%. За 50% бол заавал танаас одоо хүсэн хүсээгүй гарах хэвээр одоо зардлууд бол чинь тийм ээ. За тэр. За 30% нь бол одоо та яг энэ баяр наадмын үе дээр энэ 30%-ийн зардлууд тэр маш ингээд бодолтой анхаарч хандаарай гэж зөвлөхөр байна. Яг вэ гэхлээр за 30% гэдэг бол ерөөсөө wants буюу одоо хэрэгцээтэй байгаа зүйлүүд юм уу? Одоо нэг overspending одоо илүү зардал гаргаж авж байгаа одоо зүйлсүүд байх нь тийм ээ. За энд юу багтаад байна гэхээр за таны шопинг зардлууд, за баярын бэлгэний зардлууд тийм ээ. За тэр байна. За тэгээ гадуур хооллох ч юм уу одоо амралтууд тийм үү. Тэгээ одоо hobby travel буюу одоо аялын одоо ямар нэгэн таны амьдралын quality буюу чанарыг дэвшлүүлэх тийм одоо зардлууд болон activity байж болж байна тий. Тэгэхээр яг баяр наадмын үеэр та за гадуур гарах зардлаа төсөвлөө. За энэ сарда манайх нэг удаа гадуур гарч хооллох ч юм уу, 2 удаа ч юм уу те яг тэрийгэ тухайлсан төсөвдөө багтаагаарай гэж зөвлөе.
тийм ээ. За мөн дээрэс нь бэлгийн лист тийм ээ, шопинг листүүдийг за яг энэ баяр зориулаад тэдэнд төгрөгийг би хуримтлуул одоо зардал гаргана гэд яг тийм төсөвтөөгөө байхгүйгээр одоо урсгал зардал одоо орж ирж байгаа зүйл болгонд ингээл үрээд байх юм бол нэг мэдхэд хэдэн мянган доллар урсаад гараа явцсан байдгаа гэд одоо бид нар клиентуудтайгаа ажиллахад яг тийм кейсүүд гардаг. Яг нь мэдээж мундаг ингээд гэр бүлийнхээ санхүүг зөв зарцуулаад аваад явдаг одоо сайхан гэр бүлүүд бол байна тийм ээ. Гэхдээ бас яг энийг яаж зөв зохицуулах вэ гэж ханддаг хүмүүс бас байгаа тийм ээ. За тэгэхээр энэ 30% төсөвдөр маш анхааралтай ажиллана гэсэн үг. За тэгээд дараагийнхан зүйл юу вэ гэхээр 20% байгаа. За энэ 20% бол ерөөсөө байнгын бас байж ах хэвээр. За тэгэхээр энэ дотор юу вэ гэхээр таны хадгаламж за өрнөөс гарах тийм ээ. Өрнөөсөө төлөвлөөд гарах хэвээр. За мөн таны хадгаламжууд байна. Мөн инвестментийн төлөвлөлт, хуримтлалууд тийм ээ. Удаан хугацааны болон за инвестмент хуримтлал хадгаламжгаа яах вэ гэхээр хэдүүлээ богино болон удаан хугацааны гэж ангилж байгаа. Short term нь яах вэ гэхээр за таны ерөөсөө 3-аас за минимум да хамгийн багадаа 3 сарын зардлаа та хадгалсан байх хэвээр. Одоо 3-аас 12 сар. 6 сар байвал бас боломжтой тийм ээ. За бодё таны сарын гэр бүлийн одоо зардал 7000 байлаа гэхэд та яг л энийгээ 3 сар байна уу 6 сарын байна уу 12 сарын байна уу яг тэр хугацаанд одоо ямар нэгэн ажлаас гарлаа амьдралд хэцүү юм тохиоллоо гэхэд одоо хүнийгээр харахгүйгээр тийм ээ эндээс мөнгө зээлэхгүй хураасан өөр одоо хадгаламж мөнгө рүүгээ орохгүйгээр таны тэр данс нь ерөөсөө emergency fund дотор орсон байх ёстой шүү гэж одоо зөвлөж байгаа юм. За тэгээд дараа нь юу вэ гэхээр зээлийн картууд, студент картуудыгаа одоо студент loan байдаг тийм ээ их хүмүүс бас тэрийгэ хаана. За тэгээд дараа нь retirement plan буюу удаан хугацааны төлөвлөлт буюу за 10 жил 20 жилийн дараа тийм ээ та тэтгэврт гарлаа одоо ажил хийх чадваргүй боллоо гэхэд тань руу эргээд төлөгдөх зүйлс рүү одоо хуримтлалаа хийгээрэй гэдгийг зөвлөнө. Тэгэхээр за ерөнхийдөө таны өрхийн төсвөөс тийм ээ за 20% яг энэ 20%-ыг та зөв төлөвлөөд явж байхад бол ерөнхийдөө яг боломжийн тийм ээ ухаантай одоо санхүүгийн төсөвлөх одоо тийм тип байна гэсэн үг ээ. За тэгээд ерөнхийдөө энэ тал дээр бид нар бол retirement болон тийм ээ хуримтлал гэдэг тал дээр таныг илүү анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр одоо Америкт бол тэтгэвэр гэдэг бол толгойн өвчин болсон байгаа. Одоо ерөнхийдөө судалгаанаас харахад 20 жилийн дараа гэхэд бол ихэнх Америкчууд одоо хангалттай тэтгэврийн хуримтлал үүсгээгүйгээс болж маш хэцүү хүнд байдалд орно гэсэн одоо үзүүлэлтүүд хүртэл гарч ирж байна. Тэгэхээр за Монгол хүмүүс маань тийм ээ энэ одоо зүйлсийн нэг хэсэгт нь бас өртөхгүй байгаасай гэж бас бидний зүгээс хүсэж одоо энэ цуврал байнгын ярилцлагуудыгаа ингээд хүргээд цагаа гаргаад ингээд бэлтгээд байгаа юм шүү гэж хэлмээр байна. За Оюката баярлалаа. Маш дэлгэрэнгүй тэгээд төсөө яаж тийм ээ зөв зохицуулах вэ? Тэр тусмаа яг одоо баяр ирж байна тийм ээ. Тэгэхээр яг одоогийн тийм ээ одоогийн цаг үетэйгээ тохиор баяр наадам болоход тийм ээ яаж төсөө зохицуулах гэдэг чинь аягүй чухал одоо сэдв байна. За тэгэхээр миний хувьд болохоор өнөөдөр та бүхэндээ өгөх одоо апдейт буюу одоо юу өөрчлөгдсөн бэ манай салбарт тийм ээ. За 10 сар бол төсөв тийм ээ яаж төсөө зөв төлөвлөх вэ гэдэг 11 сар болохоор long term care буюу хүний асаргаанд орсон тохиолдолд тийм ээ тэр тохиолдолд long term care-ийг сурталчлах ямар сонголтууд байдаг вэ? Тэгээд энэ long term care-ийн одоо тийм ээ дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг сар бол байгаа. За тэрнтэй уялдуулаад одоо 2-3 одоо өөрчлөлт орсон байна. Тэгэхээр хамгийн эхлээд тийм ээ одоо Оюка бит хоёрын ажилладаг компани одоо манай салбар офисын хувьд бол олон компаниудтай гэрээ хийсэн байгаа тийм ээ сая 11 сараас ахуулаад тэр бол хамгийн одоо сайхан мэдээ та бүхэндээ дуулгахад одоо яагаад тэгэхээр олон компаниудтай гэрээ хийлээ тэр хийсэн компаниуд дундаас мань болохоор тэр тусмаа нөгөө long term care удаан хугацааны сувилгаа тэр тал дээр бүр мэрэгсэн компаниуд бол орсон байна. Би тэрний талаар одоо ингээд дурдаа явчихна. Дээрээс нь бас олон компаниудтай ажиллаж байгаа олон компаниудын одоо сонголт байгаа тэр бүхэн рүү тийм ээ одоо харилцах боломжтой болсон учраас мэдээж одоо үйлчлүүлэгч клиентуудтай тийм ээ төгсөвт нь одоо budget friendly буюу төгсөвт нь тохирсон мэдээж тийм төрлийн одоо policy-нууд
тэгээд гарах бол магадлал бол маш өндөр болсон гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тал талдаа хин хиндэ одоо баяртай мэдээ бол болж байна гэсэн үг. За тэгээд энэ дээрээ дурдаад хэлэхэд бэ тийм ээ одоо мэдээж та гэр бүлийнхаа тэгээд төсөвтөө тохирсон боломжийн policy дээрээс нь өндөр одоо тэг coverage юм уу те одоо танай гэр бүл дээрж байгаа benefit бол өндөр байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За урд нь бод бид нар бол яасан гэхээр ерөнхийдөө одоо long term care, living benefit гэж одоо хүмүүс маань ерөнхийдөө нэлээд мэдээлэлтэй байгаа. Оюука бит хоёр урд нь бас living benefit-ийн ашиг тусны талаараас ярилцлага өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол тийм ээ 3 төрлийн living benefit-тэй одоо зах зээл дээр бол тэм төрлийн одоо бүтээгдэхүүнүүд бол байсан. Тэр нь болохоор chronic illness, critical illness, terminal illness гэсэн 3 төрлийн тийм ээ. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо ямар нэгэн байдлаар одоо тэр хүн хүнд байдалд ороод аль нэгэн тэр өвчнөөр одоо өвчлөөд тэгээ эмч нь одоо энэ хүн одоо chronic юм уу critical юм уу terminal illness болсон тохиолдолд эмчийн бичгээр одоо үйлчлүүлэгч нар маань болохоор одоо даатгалын policy-наас тийм ээ тодорхой хэмжээний мөнгө те татвар шүлэгтэй мөнгө авч одоо гэр бүлийнхаа дараагийн тийм ээ амьдралаа зохицуулаад явахад асуудалгүй одоо тэр мөнгийг юунд зарцуулж болно гэсэн одоо заалттай одоо бит хоёр тийм компаниудтай хамтарч ажилладаг байсан бол одоо өнөөдрийн байдлаар бол 5 болж нэмэгдсэн байгаа. Тэгэхээр 3 төрлийн одоо тэр living benefit буюу амьдаа ашиг тусаа хэрэгэлдэг тэр одоо тэр policy-нууд маань тийм ээ одоо 5 болсон одоо team компаниудтай гэрээсэндээ маш их баяртай байна. Тэгээд тэрэн дээр одоо нэмээд ямар хоёр төрөл нь орсон бэ гэхээр critical injury буюу одоо энэ хүн тийм ээ бүр critical injury чинь бол хүн дээр гэмтсэн те бэрцсэн тохиолдолд та бас нөгөө policy-наас benefit авч хэрэгжилж болно. Тэгээд дээрэс нь Alzheimer disease буюу dementia буюу одоо нэг мартах санах өвчин тийм ээ зөнөгрөл за ийм тохиолдолд бол бас та одоо тэр тодорхой хэмжээний энэ одоо шинэ төрлийн одоо 5 төрлийн benefitтэй policyтэй байгаа бол бас танай гэр бүлд очих benefit бол байгаа гэсэн үг гэж бол хэлж болж байна. За тэгээд энэ дээр нэмээд нэг зүйлийг тодруулахад одоо муж олон арай жоохон өөр байгаа шүү тийм ээ. За Калифорни муж бол Калифорниа тэгээд Массачусетс хоёрт болохоор ерөөхдөө энэ нөгөө living benefit гэдэг одоо бүгдээрээ тавуулаа орж иргүй гэсэн бас асуудалтай бол байгаа. Тэгэхээр тэрийг бас айгүй сайн бас тийм ээ одоо оюука бит хоёр дэлгэрэнгүй бас клиентуудтайгаа нэгээр уулзахаараа бас хангалттай мэдээлэл бас өгж байгаа. Дээрээс нь бас энэ 5 төрлийн тийм ээ benefit болохоор хүн болгондөө гэхээр 50-аас доош насны хүмүүс гэсэн одоо бол байгаа. Одоогийн байдлаар тэг өнөөдрийн байдлаар тэг явандаа бол өөрчлөгдөл мэдээж та бүхэндээс яг тэр үед нь цаг тухайд нь мэдээлэл өгөөд яваад байна. За үүн дээрээ нэмээд хамгийн сүүл нэг юм дуртахад бол нөө бичиг баримтны асуудал те. Одоо манай монголчууд маань за би өнөөдөр тийм ээ ногоон карта авч чадаагүй хүн байна. Тийм тохиолдолд энэ одоо би living benefit одоо энэ policy энэ програмд яаж хамрагддгийм бэ? Эсвэл одоо ямар одоо тийм миний төсөвт яаж гарах вэ? Одоо айтайхан тийм дайчгүй policy олдох уу гэдэг асуултууд бол байдаг. Тэгэхээр одоо нэг сайхан мэдээ нь болохоор болно тийм ээ. Өнөөдөр та сошиалтай, tax IT numberтай тэгээд Америкта татвараа төлж байгаа тохиолдолд одоо энэ 5 төрлийн бол тийм ээ benefit бол одоо танай гэр бүлд бол очно гэсэн. Тэр одоо сайхан мэдээ одоо дуулахад таатай байна гэсэн үг. Тий. Урд нь бол бид нар яасан гэхээр яг тийм одоо policy benefit 3 төрлийн living benefit орсон policy авахад тийм ээ. За ногоон картгүй уучраад одоо нөгөө арай нэг жоохон компаниудын санал арай жоохон олоход хэцүү байсан бол одоо бүр илүү боломж гараад ирлээ. Тэгэхээр энийг бол хүмүүстэй хэлэхэд бол таатай байна. За иймэрхүү бол одоо манай салбар дээр болж байгаа одоо цаг үеийн мэдээллийг та бүхэндээ дуулгахад баяртай байна. За long term care гэдгийн одоо яг тодорхойлт нь юу гэдэг юм бэ? За тийм. Тэгэхээр ерөнхийдөө long term care хүний асаргаанд орлоо гэдэг чинь тийм ээ. Одоо ерөнхийдөө одоо нөгөө нэг 6 одоо activity байгаа шүү дээ тий. Одоо нөгөө хоолоо идэж чадахгүй, хувцас амсаж чадахгүй, хин нэгэн ийш тийш явахад туслаа тий. Одоо нэг daily 6 activity буюу өдөр тутмын 6 төр үйл ажиллагааныхаа 2-ыг алдсан тохиолдолд одоо энэ long term care буюу удаан хугацааны асаргаанд орлоо гэж бол эмчнэр бол тодорхойлдог. За тэгээд тэр асаргаанд орчоод 30-аас дээш хоног
90-ээс дээш хоног уучлаарай 90-ээс дээш хоног тэр асаргаанд орчлоо гэвэл long term care бол болчлоо гэж тодорхойлдог. За тэгтээ нөгөө хүмүүс чинь яадаг гэхээр тэр одоо удаан хугацааны асаргаанд одоо насаараа байх уу эсвэл тэр асаргаанд 3 жил байх уу 4 жил байх уу гэхээр нөгөө өвдсөн өвчнөөс хамаарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нэг ийм одоо асаргаанд орчлоо насаараа орчлоо гэсэн үг биш байхгүй юу? Одоо энэ хүн магадгүй 3 жил те хүний асаргаанд байжгаад тэр үедээ одоо полисинаас одоо бенефитээ аваад ашиглаад явж байгаад одоо тэр хүн чинь бие хаан сайжраад одоо ингээд зүгээр болчвол тэр бенефитээ үргэлжлүүлэх аргагүй гэсэн үг. Тэгээд үлдэгдэл одоо тэр яадгийн тэр полисын дээр байгаа тэр бенефит нь одоо үлдэнэ тийм ээ. Тэгээд тэр нь одоо явандаа юунд хэрэглэх юм эсвэл энэ хүн тэгж явж байгаа гэмтээ нас урчлаа гэж үлдэгдэл бенефит нь гэр бүл дээр очно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр би төвлөрийнхээ асуултанд хариулсан болов. Тэгэхээр long term гэр хүний асаргаанд богино хугацаанд орж олно эсвэл насан туршийн хас байж болно. За энэ дээр нэмээд хэлэхэд одоо та бүхэн миний дэлгэцийг харж байгаах. Одоо энд болохоор яг одоо энэ жишээ нь одоо программын хувьд бол тий за 500 мянган долларын одоо living benefit 5 төрлийн living benefitтэй одоо policy програм гэж хэлэхэд болно. За эндээсээ ингээ харахад бүх юм айгу тодорхой тий. Одоо жишээ нь энэ болохоор 37 настай эмэгтэй хүний жишээн дээр гаргасан бол тооцол байгаа. Тэгэхээр одоо яг 37 наснда одоо 500 мянган policy 5 төрлийн одоо living benefit буюу одоо амьдтай хэрэгжилж болох одоо benefitтэй policy байгаа. Гэтэл хэрвээ энэ хүн одоо terminal illness буюу насгүй болчлаа гэхэд ойролцоогоор 430 мянга ирнэ. Хэрвээ хүний асаргаанд орчлоо гэвэл сар болгон 4 мянга тийм ээ. Ойролцоогоор $441. За эсвэл одоо critical illness буюу бүх төрлийн хавдар байж болно, дотоод эрхтэн шилжин суулгууд, эсвэл гэмтэх нөгөө stroke байж болно, эсвэл нөгөө зүрх судасны өвчин байж болно, эсвэл одоо зөөлөн идэрхтэн хөдөлгөөний одоо нөгөө мдээгүй болно тийм ээ. За тийм байж болно. Одоо тийм тохиолдолд яах вэ гэхээр хамгийн ихтэй 396 мянгаыг одоо ойролцоогоор 47 насны дээр авч болж байна гэсэн. Тэгээд нөгөө critical injury дотроо болохоор одоо хүнд тийм ээ түлэгдэл байж болно. Эсвэл кома буюу мдээгүй тийм ээ одоо мдээгүй удаан хугацаанд байх тохиолдолд эсвэл одоо paralysis буюу бас нөгөө нэг зөөлөн эрхтэн одоо монголчууд болохоор paralysis-ыг болохоор нөгөө хөдөлгөөнгүй болчин 1 2 одоо биеийн тал хэсэг нь мдээгүй болно тийм ээ. Тэр чинь одоо paralysis гэж орчуулагдж байгаа. Тэгээд нөгөө тархины traumatic brain injury буюу одоо гэмтгийн тэр хүний тархины ажиллагаагүй болдог ч юм уу эсвэл тархиныхаа нэг тал нь мдээгүй болдог ч юм уу. За тийм тохиолдолд бол critical injury гэж тооцоод байгаа юм байна. Тэгээд Alzheimer бол түрүү тийм ээ дурдсан шүү дээ тий. Хэрвээ Alzheimer ч юм уу одоо март санах зөнөгрөл одоо гэмтгийн тийм тохиолдол босон тохиолдол хамгийн ихтэй 296 мянга одоо 500 мянган одоо benefit-ээсээ та хүлээж авна гэсэн бол тооцоол байгаа гэсэн үг тий. За маш баярлалаа. Эргэнгүй тайлбар өгсөнд. За одоо эрүүл мэндийн даатгалын улирал эхэлсэн байна. За үүнтэй холбоотой таарийн хувьд шинжилсэн мэдээлэл зөвлөмж санамж юу вэ? Баярлалаа Сүми. Маш тодорхой мэдээлэл хэлж өглөө. Тэгээд мэдээж манай Сүмигийн ярьсан дээр яг жаахан нэмээд хэлэхэд ер нь бол ямар ч одоо immigration status буюу визний статусаар англиж ялгахгүйгээр та хамгийн сайн бенефиттэй хамгийн сайн төрлийн одоо хуримтлалтайч болон нөгөө одоо амьсныг даатгалж байна уу яг тэр бүх төрөл рүү тэнцэх боломжтой болсон гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд яг тэр qualification юу байна бэ гэхээр 8 сараас Америкт одоо дээш амьдарсан тийм ээ. Тэгэхээр та татвар төлөгчийн дугаартай байна. Эсвэл social security дугаартай байна тийм ээ. Тийм байгаа тохиолдолд resident гэж үзэж одоо тэр ангиллаар одоо ялгуурлалгүйгээр одоо тэнцэх боломжтой болсон байгаа гэдэг бол үнэхээр good news байгаа тийм ээ. За тэгээд эрүүл мэндийн даатгалын enrollment үе эхэлсэн байна. За тэгээд бид хоёрын хувьд бол Сүмэ бид хоёрын хувьд хоёулаа эрүүл мэндийн даатгалын лицензтэй мэргэжилтэн хүмүүс. Гэхдээ яг эрүүл мэндийн даатгалыг бол гардаж хийдэггүй байгаа. Тэгэхээр за яг та гэхдээ өнөөдрийн хувьд бол яг та юуг мэдэх ёстой вэ гэдэг одоо мэдээлэл хэлье. Та тэгээд яг эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэнгүүдтэй мужид хариуцаад ажилладаг мэргэжилтэнгүүд Монгол хүмүүс бас их байдаг болсон байлээ. Тэгээд холбогдоод мэдээллүүдээ аваад даатгалтай хамрагдаарай гэж хүсье. За эрүүл мэндийн даатгалын хувьд тэгэхээр 11 сарын 1-ээс эхлээд 12 сарын
5 хүртэл буюу одоо open enrollment үе нь эхэлсэн байна. За тэгээд ерөнхийдөө албан ёсны бол 12 сарын 15 хүртэл тийм ээ. За тэгэхээр хүмүүс яах вэ гэхээр энэ хугацаанд багтаж эрүүл мэндийн даатгалаа авдгаа гэсэн үг тийм ээ. За тэгээд хэн хамрагдах вэ гин. Тэгэхээр за хамрагдах хүмүүс бол ерөөсөө тодорхой US citizens одоо иргэн хүмүүс байгаа тийм ээ. Green card холдор хүмүүс байгаа. За тэгэн дотроо за permanent одоо US residents гэхээр яах вэ гэхээр за статусын хувь, визний статусын хувьд яах вэ гэхээр за victim of trafficking visa одоо энэ төрлийн визанд apply хийсэн хүмүүс байдаг юм байна. За granted withholding of deportation буюу одоо хилээр гарч болохгүй тийм залттай хүмүүс байгаа юм байна тийм ээ. Одоо хамгаалтанд орсон гэсэн үг. За тэгээд одоо asylum seekers, asylum pending applicants хүмүүсээс байна. За тэгээд H1, H2, U visa, T visa-тай хүмүүсээс байна. Мөн одоо төр хугацааны одоо temporary protected status буюу төр хугацааны одоо хамгаалтанд орсон байгаа тийм визтэй хүмүүсээс байж болж байна гэсэн үг. За мөн насны хувьд бол 18-аас дээш насны бүх хүмүүс эрүүл мэндийн даатгалтай хамрагдах хэрэгтэй. Одоо даатгалын бенефитиг бол ингээд үнэхээр хилээд одоо өчнөө баг удаан ярьсан. Тэгэхээр одоо баг нэмэлтээр баг дурдаад хэрэггүй бидтэй гэж бодож байна. Тэгэхээр мэдээж 18 настай дээшгээ байх одоо илүү 18 настай бол та заавал өөрийн эрүүл мэндийн даатгал болон одоо тухайн хэрэгцээтэй даатгал одоо заавал хамрагдаж явах хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. За тэгээд 18-аас дээш наснаа яг хуу зарим мужуудын хувьд 21-оос 26 нас хүртэл хүүхдүүд нь одоо гэр бүлийнхээ эрүүл мэндийн даатгалын багцтай ороод явах боломжтой байдаг гэсэн үг. За тэгээд мөн нэмэлтээр гарсан шинжилэлт гэх юм бол энэ жил ДАКА-тай хүүхдүүдэд одоо даатгал авах боломжтой болсон байна. Энэ бол маш сайн мэдээлэл тийм ээ. За тэгээд дараа нь юу вэ гэхээр бүрдүүлэх материалууд нь тэгэхээр таны ерөнхийдөө бүх гэр бүлийн одоо хамт амьдарч байгаа бүх хүмүүсийн мэдээлэл орж ийн тийм ээ. Гэр бүлийнхний хүүхдүүд тийм ээ. Эхнэр нөхөр dependent буюу одоо хүүхдүүд орж ийн. За тэгээд apply хийж байгаа хүмүүсийн social security дугаарууд байх хэрэгтэй. За тэгээд татварын талаар мэдээлэл буюу өнгөрсөн жилийн tax return одоо байхад болно гэсэн үг. За зөв хийх ёстой тийм ээ. Эйжент чинь ажиллах ёстой. За тэгээд мөн яах вэ гэхээр хэрвээ та ямар нэг газар ажилдаг байх юм бол ажлаасаа HRA буюу Health Reimbursement Arrangement Notice гэж байгаа. За тэр документаа авчрах ёстой. Тэгээд ажил олгогчийн мэдээлэл байх ёстой. За тэгээд одоо байгаа даатгалын мэдээллээ та одоо тухайн эйженттэй өгөх хэрэгтэй. Тэгээд таны эйжент бол мэдээж одоо танаас төлбөр авахгүйгээр тийм ээ ажилдаг байгаа гэсэн үг. За мөн тэгээд enroll хийхдээ яг юуг анхаарах вэ гэхээр тодорхой хэдэн зүйлс байна. Тэгэхээр премиум буюу сарын мөнгөнд төлөлт байна тийм ээ. Тэгээд deductible танаас гарах зардал тийм ээ. Хэрвээ та claim хийсэн өвдсөн тохиолдолд deductible буюу танаас гарах зардал байна. Co-payment тэгээд co-insurance тэгээд out of pocket maximum одоо limit буюу танаас гарах maximum limit нь хэд байх вэ гэдэг хэдэн зүйлсийг та өөрөө аягүй сайн судлаад эйжентээсээ мэдээлэл аваад тэгээд эрүүл мэндийн даатгалтаа хамрагдаарай гэж зөвлөе. Мөн бизнес эрхлэгчдэд бас ерөнхийдөө өөртөө бизнес эрхлэгч байгаа тохиолдолд одоо 50 хүртэл хүмүүстэй одоо ажилтнтай үед та бас өөртөө одоо татварын хөнгөлөлтөөр ажилтнуудтай эрүүл мэндийн даатгалын одоо бенефитүүдийг авах боломжтой. Одоо Affordable Care Act буюу одоо энэ Obamacare тийм ээ. Энэ актын хүрээнд бас ийм privilege одоо ийм боломж байгаа юм байна гэдэг одоо мэдээллүүдийг өнөөдөр хүргэе. Тэгээд та эрүүл мэндийн даатгалын мэрэгчлэлтэнгүүдтэйгээ холбогдоорой. За маш их баярлалаа. Товчхон боловч тодорхой мэдээлэл өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Ахаал хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн одоо эрүүл мэндийн даатгал болон за бусад санхүүтэй холбоотой ийм асуулт байгаа бол Сумьясарын оюун жаргал нарын имэйл хаягаар болон утсаар холбогдсон асуух боломжтой байна. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.